Хай найзуудаа. Миний YouTube-ийн анхны бичлэг тавтай морил. Дээрээс нь YouTube-ээр болж байгаа амар баяртай байна. Би яг жилийн яг энэ үдид TikTok эхлүүлээ сууж исэн бол одоо яг жилийн дараа YouTube-ийнхаа эхний бичлэгийг хийх гэж сууж байна. Тэгээд уг нь интро гэж бодсон л тоо. Тэгээ интро гэж бодсоор байгаад би нөгөө YouTube эхлүүлж чадахгүй байхгүй. Тийм болохоор ингэж явж явах замдаа бүгдээрээ гоё интротой болъё гэж бодлоо. Тэгээд яг би угаасаа TikTok гэдэг та нар миний TikTok хаяа мэдэхгүй бол заяа. IG за би яг энд оруулчих. За тэгээд та нар миний TikTok хаягийг дагаарай. IG аяагаас энд оруулчих. IG аягийг манд дагаарай. Тэгээд миний сувг бол ерөнхийдөө би edit хийхтэй мүү. Тэгээд дээрэс нь миний би гадуур мадуур бичлэг хийж явахдаа мүү болохлээр яахгүй. Гадуур мадуур бичлэг хийхгүй зүгээр л гоё ингээ өөрийнхөө бодлыг те зүгээр гэртээ сууж байгаа та нарыг нүрээ бодож байхдаа ингээд зүгээр сонсох зорилттой нэг тиймэрхүү бичлэг талдаа би сонирхолтой байхгүй. Би өөрөө ч гэсэн стрим эдэр үздэг зүгээр нүрээ бодож байхдаа л YouTube үздэг болохоор нэг тиймэрхүү маягийн бичлэг рүү явна гэж бодож байна. Тэгээд өнөөдрийнхээ эхний бичлэгээр юу хийх вэ гэхээр вэ штэ. Миний өдөр тутмын мейкап бичлэгийг хийгээд хажуугаар нь би Янсад яаж орсон бэ? Янсагийн төлбөр хийдвэ гэсэн ийм бичлэг явагдах гэж байна. Би яг ямар байгууллагаар зуршилсан, яасан гэсэн эхний процесс эдрэг бүгдийг яриад тэгээд та нар асуулт байвал энэ комент дээр бичээд үлдээгээрэй. За миний анхны YouTube бичлэг болохоор намайг бас танихгүй хүмүүс их байгаа. Би тэгээд өөрийгөө танилцуулаад эхний бичлэгээр эхлүүлчихье гэж бодлоо. За. Янгазаян намайг Нандир зангидаг. Тэгээд би улс төр олон улсын харилцаагаар Yonsei University-гийн 2 дахь курс суралж байгаа. Эгэл жирийн охин байна. 잘 부탁드립니다. Subscribe дараарай. Энийгээ хизээ хэлэх хэрэгтэй юм бол. За ямар ч тач бичлэгийн гол сэдв рүү болохоор subscribe дараарай. Нарны тосмосоо тавиад айгүй айтайхан нүр суурэ бэлтжлээ. Тэгээд дараагийнхан алхам бол бүгдээрээ iMagic. Энэ iMagic гэдэг амар би өмнө нь Natural Republic-ийн крем хэрэглэдэг байсан хгүй. Тэгээд дараа нь дүү маань энэ кремийг хэрэглэж байгаа. Энэ кремийг хэрэглээд үзсэн чинь амар дэжүү крем гэсэн. Тэгээд ер нь сүүлийн үед яг энэ кремийг ашиглаж байгаа. Тэгэд би Yonsei яагаад сонгосон бэ? Яг Yonsei яг юуны улмаас сонгосон бэ? Тэр талаар ярьцгаая заяа. За эхлээд би чинь бол амар K-pop, K-drama дуртай. Нүг BTS, ARMY гэдгийн жинхэнэ утга учирнаас ахгүй юу? Бүр BTS бүр уун тусдаг тийм хүүхэд байж агаад тэгээд нэг өдөр за би ерөөсөө Солонгос явж сурах юм байна. Би Солонгос явж Солонгосыг сураад BTS-тэй уулзсан. Тэгээ K-drama хадмалх үзэн гэсэн зорилгоор заяа. Тэгээ эхний ээлж нь мэдээж хэлээ сурна шүү дээ. Тэгээ хэлээ сурч явж агаад жоохон томноод ирсэн чи би сургуулаа сонгох шаардлагатай болоод ямар сургуульд орох уу, яах вэ хөө гэдэг амар их бодож агаад ямар тач Солонгос явж байгаа юм чинь топ сургууль нь сурыг гэж бодсон юм. Тэгээд Сөүлдээ би бол Сөүл дээр орч чадахгүй байх гэж амар бодсон. Сөүлдээ бол амар хэцүү байх гэж бодоод Кореяд орох уу, Янсайд орох уу, эсвэл бүр доошоогоо сургуульд орох уу гэж бодож агаад за тэгэл би ягаад ч юм Yonsei сонгосон заяа. Би бүр K-драманаас болсон юм уу? Эсвэл тэгээд аймаа судлаад үзсэн чи Yonsei бүр үнэхээр best сургууль заяа. Yonsei бүгд мэдж байгаа Солонгос явах гэж хүмүүс. Тэгэл окей за Yonsei сонгох юм байна гэд. За тэгээд Солонгос хэлэндээ ч бэлдээ. За би Yonsei-д орно тэгнэ ингэнэ гэж бодож агаад 12 дахь ангид орвоо. 12 дахь ангид ороод бас мэдээж хэлээ сурсараа топ шалгалтаа өгөөд кремэ тавьчлаа одоо товдроо. Тэгээд ерөнхийдөө надад шаардах юм маш энгийн. Би өөрөө л хичээвэл болох зүйл заяа. Топ хёно дээрэс нь миний 10 жилийн дүн сайн гаргасан. Тэгээ би 10, 11, 12 оныхаа дүнгийг ер нь 95-аас дээш гаргасан. Тэгээд ер нь сургууль маань тийм шаардлагатай байдаг шүү. Yonsei-д орох гэж байгаа эсвэл Кореяд Сөүлдээ янз бүрийн том сургуульд орох гэж байгаа хүмүүс бол 10, 11, 12 оныхаа дүн аль болох 95-аас дээш гаргах хэрэгтэй шүү заяа. Тэгээд 95-аас дээш дүнгээ гаргачаад за би өөрийнхөө зүгээс би шаардлага биелүүлсэн заяа. Тэгээ би 12 дахь анги ерөнхийдөө бол 6 сар төгсөж байгаа. Тэгээд 6 сар төгсөөд би 9 сар явах сонголт хийгээгүй. 9 сард би явах гэсэн бол аль 3 сараас эхлээд материалаа бэлтгэх хэрэгтэйсэн болохоор дараа жилийнхаа 3 сард буюу хагас жил гэп авч агаад явсан. Яагаад гэвэл би жоохон Монголдо байгаа те найз эдэртэйгээ салах ёс хийгээд эмээ өвөө те гэр бүлтэйгээ жоохон баймар санагдаад тийм шийдвэр гаргасан. Одоо би та нарт яг энэ сууж агаад яг бүрдүүлэх ёстой материалыг хэлж өгье заяа. Гэхдээ нэг юм анхаарах юм гэвэл
яг миний 3 сарын эсэлт 2024 оны 3 сарын эсэлт нэггээр 2025 оны 3 сарын эсэлт нэг ер нь эсэлт болгон шал өөр материал шаарддаг шүү заяа. Яг миний эсэлтнээр яг юу шаардсныг танарт хэлж өгье. Манай эсэлт гэхдээ амар азтай заяа. Би гэхдээ амар азтай эсэлтэнд нь яваад орсон. Эхлээд би бол топгийн 4 оноотой. Топгийн 4 оноо гэдэг чинь ерөнхийдөө бол Янсаг сургуульд ороход бол нэг өндөр оноо бол биш. Тэгээд энэ оноогоор орцсон. Надад IELTS оноо байгаагүй. Тэгээд аав ээжийн нөгөө нэг нийгэм даатгал гэж ядчих. Нийгэм даатгал сүүлийн 12 сар төлсөн байх ёстой. Тэр маань манай ээж маань ингээд төлсөн байсан болохоор тэр маань ингээд ямар ч асуудалгүй авцсан. Тэгээд сая хэлсэнчлэн миний 10, 11, 12 доногийн дүн маань 95-аас дээш авах ёстой байсан. Яг 95-аас дээш бол байсан. Тэгээд сайн дурын ажил одоо сүүлийн үед сайн дурын ажил дүнгээс илүү амар их харддаг болсон гэж би хараад байгаа. Тэгээд сайн дурын ажил нэлээд хийгээд хамгийн гол нь сертификаттай тийм байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь 10, 11, 12 дугаар ангийн шагнал урамшуул, медаль ямар ч хамаагүй батлам сертификат юу гэдэг тэрийг бүгдийг нь орчуулад би бол явуулсан. Тэгээд надад бол нэх медаль, урамжлал янз бүрийн байгаагүй. Зүгээр сургуулийн аваргын волейболын тэмцээн, саксын тэмцээн гэдэг байдаг да. Яг тиймэрхүү тэмцээндээ ороод манай анги яг медаль авч ирсэг тийм медалуудаа өгч явуулсан. Тэгээд ганц 2 газар сайн дурын ажил хийж сайн дурынхаа ажлыг явуулж исэн. Би манай эсэлт ягаад азтай байна вэ гэд хэлээд байгааг бол манай эслэн дээр ямар ч юу байгаагүй. Эсээ суралцах төлөвлөгөө ямар ч хэсэг байгаагүй. Би бүр гайхсан гэд амар баярлаа. Тэрэнд амар баярлж байгаа. Тэгээд дээрэс нь интервью буюу ярилцлага байгаагүй. Одоо ингээд буцаагаад юугаа авдаг болсон бэлээ. Ярилцлага эсээ дээр бүгдийг нь авдаг болсон байна лээ. Гэхдээ бас дараагийн эсэлт нь бас яах чинь хинж мэдэхгүй шүү дээ. Хамарны сүүдэрний юм багс байгаа. Ийм багс бол яг ингээд сүүдэр тавихад бүр үнэхээр тохиромжтой юм биш үү? Хамарны сүүдэр тавихад. Тэгээд дараа нь бүгдээрээ энэ багсаараа хамарныхаа үзүүрийг ингээд жоохон өөрийн хөлөд ингээд тавиад миний хамарны сүүдэр боллоо гэсэн үгтэй. Анхны YouTube бичлэг болохоо би жоохон бие бариад тах шүү. Би гоо TikTok дээр шал өөр хүн байдаг шүү. Дараагийн асуулт юу вэ? Дараагийн асуулт Янсагийн төлбөр хэд юм бэ? Төлбөр нь амар үнэтэй гэж сонссон. Яг тэр нь үний юм уу, худлаа юм уу? Зуучлалын байгууллагад хэлж байгаа төлбөр нь яг Батуу тийм тэр талаар бүгдээр ярьцгаая. За, Янсагийн төлбөр бол мэдээж үнэтэй. Солонгостоо нэр хүндтэйгээс гадна хамгийн үнэтэй сургуулиудынхаа нэгтээ ордог. Ер нь бол хамгийн үнэтэй сургууль гэж хэлэхэд болно. Тэр хэрээр амар чанартай мэдлэг боловсрол өгдөг. Багш нар нь ч гэсэн амар мундаг багш нар байдаг. Тийм багш нар Янсад хичээл задаг болохоор би Янсад амар хайртай. За гол хариултанд орцгоо. За Янсагийн төлбөр бол эхний жилдээ манай төлбөрс яаж байгаа саяхан нэмэгдэн заяа. Эхний жилдээ 6 сая 900 эд мянга ер нь бол 7 сая вон гэдээ ойлгочиход болно заяа. 7 сая воныг зөвхөн төлбөртөө төлдөг. 7 сая вон гэдэг чинь ер нь бол одоо 18 сая байна уу? Тэр хавцаа байгаа. Вон 2.65 та гэдэг чинь тийм. Тэгэхээр нэг Монгол мөнгөөр 18 19 сая бол хангалттай байна гэсэн үг. Хамгийн гол нь энийга нэг жилийн төлбөр биш заяа. Нүний Янсаа чинь 2 семестртэй шүү дээ. 2 улиралтай гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр 3-аас 6 сарын 1-р улирал семестр, 9-өөс 12 сар нь 2-р семестр гэсэн үг. Тэгэхээр 1-р семестр, 2-р семестр гэж 2 тусдаа төлбөр төлнө гэсэн үг. 7 сая гэсэн. Тэгэхээр бодоод үзэхээр бол эхний нэг жилдээ 30 хэдэн сая бол хангалттай зөвхөн төлбөрт явагдана гэсэн үг. 30 хэдэн сая байна. 35 сая маа явцгаана уу? За би ингээ будангаа бүр ингээ өөр юм хийж чадахгүй заяа. Тэгээ бүр гис бучаад ороод ирлээ. Тэгээд бүгдээр төлбөр дээр ярьжсэн. Төлбөр дээр гэх юм бол 2 дахь жилээсээ буюу 2 дахь семестрээсээ заяа. Энэ хүмүүс сонголт энэ талаараа 2 дахь курсээсээ гэсэн үг заяа. 2 дахь курсээсээ бүгдээрээ одоо мэрэгжлэрээ одоо өөр төлбөр төлнө гэсэн үг. Одоо инженерийн мэрэгжлийн төлбөр нэг өөр, бизнесийн мэрэгжлийн
төлбөр нэг өөр, миний мэргэжлийн төлбөр нэг өөр гэд. Ер нь бол миний мэргэжил хамгийн Ёнсой сургуультай миний мэргэжлийн төлбөр хамгийн хямдхан төлбөр гэх юм бол 4,300,000-аас эхэлдэг. Солонгосчуудын хувьд гэх юм бол солонгосчууд биднээс нэг 500,000-аас нэг доошоо 3,100,000-ийн төлбөр төлдөг. Тэгээ бид нар бол 4,300,000-ын international оюутан болохоор тийм төлбөр төлдөг. Тэгээ тэр нь Монгол мөнгөөр 13 сая болно гэсэн үг. Нөгөө нэг эхний жилээсээ 5 саяас арай бага төлбөр төлж гинэ гэсэн үг. Бичлэгээний дүгнэх юм бол бүгдээрийнхэн бүрдүүлэх материал нэг тиймэрхүү, төлбөрийн мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд яг би угаасаа урт бичлэг бол угаасаа нэг хийхгүй, та нарын сонирхол чинь тэгээд бүр амар их урт бичлэгч би угаасаа өөрөө үздэг болохоор бусад хүмүүсийг ч бас үздэг байх гэж бодож байна. Тэгээд яг миний бичлэг нэг 10-20 минутын урттай байна гэж би бол бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээ part 1, part 2, part 3 гээд гэтээ бас дан ганц Ёнсойн талаар орохгүй миний өдөр тутмын амьдрал тэгээд миний янз бүрийн үзэл бодол тийм ер нь олон тал руу чиглэсэн тийм YouTube-ийн хуудас нэ гэж бодож YouTube хуудас нэ гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн маань гоё subscribe дараад миний Instagram хаяг дагаад миний TikTok хаяг дагаад миний TikTok хаягтай би бол YouTube дээр чадвал 7 хоног болгон бичлэг оруулмаар байна. Тэгээд яг хичээл ном юу болох нь тийм. Тэгээд би TikTok дээр бол мэдээж өдөр болгон бичлэг оруулж байгаа. Тэгээд reel гэх юм бол бас хийж байгаа. Гэтэ миний reel бас нэг явахгүй байгаа. Та нар гоё миний ажид байгаа миний reel-үүдтэй гоё комент бичээ. Тэгээд өөр энэ бичлэгийн доор асуух юм байвал гоё асуугаад тэгээд бүгдээ бичлэгийн өндөрлцгөөе. Баяртай. Үзэн баярлаа.